За одоо ингээд энэ партаас эхлээд хэдэн ингээд урш филлерүүд гарна. Гэхдээ санаа зовох зүйл үеих гоё. Өмнө нь харсан чөтгөрүүд болон шулмын хүчнүүдийн бидний ойлголт тис өөр болж хувирна. Бүр зарим хэсэгтээ нулимсч тусааж магадгүй шүү. Нэгэн шулам тосгонд ямаа устгаж дуусгаад тосгоны дарга төлбөрөө бариад иртэл өөртөө үлдээ араас хар хувцтай хүн юм түүндэг. Хэрвээ андуурч өөр хүнд өгвөл тэр тосгоныг ямагийн арав сүрүүлдэг гэж дуусан юм байна шүү. Гэт айлгад яваад өгнө. Жохон гэн заяа. За ажиллаа дуусчихад явж байтал хар хувцтай нөхөр эндээс 2 өдрийн зайд Тёг их тосгонд очиж дараагийн даалгаврыг өгнө. Мөнгө хураагч нөхөр түүний тухай ийхүү бид нартай буу хаална. Энэ шулмыг үл ялыг нэмсэглэх Треса гэдэг юм байна. Тэгэл болов. Гэхгүй юу те. Тэр нүрэндээ ямар сэтгэл хөдлөл гаргадаггүй. Ер нь л маш дотгошоогоо байгууллагын бүтээсэн 77 дахь киломор 182 дахь дайчин. Ямар ч хүн чанаргүй цэвдэг тулсан бүх дайснаа устгадаг. Одоогоор байгууллагад хүчний зэрэглэлээр нэгт ордог шулам. Тео тосгоны хаалгаар орж ирээд л шууд хүмүүсийг 1 2 гэж тоолоод хядаад эхэлнэ. Иргэдэн бүр яаваа юу болвоо шулам энгийн хүмүүсийг алж байна гэж орилдоод бужигнээс гарна. Гэхдээ яг сайн анзаарах юм бол энэ үхэж байгаа хүмүүсийн цус нь ягаан гарч байгааз. Дөрвийг дуусгачаад цаашаа хартал 2 нөхөр шууд юм олж хувирна. Би гэхдээ юмнуудыг өдрийн цагаар хувирдаггүй гэж боддог гэсэн хэрэг. Тэгсэн чинь харин хувирд юм. Тэр хоёр яг вдээ ингээл дуусна. Бадрангуй шүгэ маань яана нэг үлдээч гисэн байна гэдэл олны зүг харааж хэлж байснаа. Нэгэн бяцхан охиныг тэрсэн хүний ард шижиж очоод шууд голоор нуугаад ачих. Ажлаа бол үнэндээ ялцуулдаг гарна штэ. Тухтай оронд хэвдэж чадахгүй элдээ налд сууж байж тухай олж байгааг нь харахад шулмнууд хэрэг хийж хэцээр дээр хийдэг гэдэг шиг амьдралын хэцүү нөхцөл дасан зогссон байдлыг харуулж байгаа юм. Маргааш нь тосгоны ахлагч мөнгөө бариад ирэхэд нь нөгөөг л хэл. Одоо барыг бүгдийг чийдэлсэн мэт дээ. Шулам явах гэж байтал нөгөө охин нөмөргнөөс нь зуураад ав. Нөмөргөө суг татаж аваад юу вэ чи аавынхаа өшөөг авахар ирээ. Гэхэд тосгоны ахлагч үгүй дээ. Энэ охин ярьж чаддаггүй болохоор яг яах гээд байгааг нь мэдэхгүй юм. Төрсөн хүүхэд нь биш төвний хүчээр дагуулж явдаг байсан. Энэ охин айгүй өрөвдөлтөй нөгөө үхдэг ямогийн амьд тоглоом нь байсан заяа. Зодуусаар байгаад бэн бүр шах сорвоор дүүрчихсэн охин босч ирээд энэ удаа бүр хөлнөөс нь тэврээд ав. Шулам бүр өшгөлөж унгаагаад битгий андуураад байгаараа би ажиллаа хийсэн л төдий. Охин шантралгүй босч ирээд ойрчтол дахиад өшгөлж ажихаа орхиод явна. Орой болж тосгоноос гараад явсан байх ба хэсэг буудлаж байсан газарт нь охин дагаад хүрээд ив. Шулам алан тална гээд лайлгаж байтал модон дотроос чимээ гарч нэг нөхөр үсрээд буугаад иртэл хүн байлаа. Охиныг булаахаар мөрөн дээр нь гараа тавьтал тас явчихв. Энэ цавчуулдаг нөхрийн царайг нэг сайн хараад авраа заяа. Жинхэнэ үзэм гөлөг бай. Үүнээс хойш энийг шууд гөлөг гэж дуудана яатг. Энэ нөхдүүд уулын дээрэмчдийн бүлэг байх ба яг энэ мөчөд шулмаа сайн. Толгойлогч гээд нэг нөхөр нь харин биднэрт нэг чухал мэдээллийг хэлнэ. Шулмнууд энгийн хүнийг гэмтэх бүр цаашлаад хороож болохгүй гэсэн байгууллагын хатуу дүрмтэй болохыг мэддэг. Тэгж байж л байгууллага энгийн иргэдийн хооронд итгэлцэл үүсдэг гин. Үүнийг мэдсэн дээрэмчид бүр гарч Тересаг хүчирхийлэхээр шүлсээ өсчүүлэхэд тийм л байсан юм бол зүгээр л хэлчихгүй дээ. Хэдвүлээж байсан хамаагүй дуртай зүйлээ надад хий гэж хэлээ. Тэгэд л эхийн цагаан сүүний урдаас та нар яах юм мэ гэдэл шууд хувцсныхаа ингэрийг хуу таттал нөхдүүд балиар заваа юм гэж хэлнэ. Өөрсдөө бүр шааш хижгийн юмуд байж. Гэхдээ түүний цээжийг бидэнд угаасаа харуулдаггүй шүү за гордох хэрэггүй. Анин дээр угаасаа гардаггүй. Шулам охин тандан би ийм л амьдралтай хүн. Энэ зүгээр л зохицох нь. Хүүхдэд анхаарал халамж тавьж чадахгүй. Тийм болохоор битгий намайг даг гэж хэлдэг. Охин юу гэж үгэнд нь ороход дагаад л яваад байна. Хатан хисааны эдмэгтэр ирээд угаасаа чи энийг давж чадахгүй. Ингээд зам салъя даа гэтэл. Манай охин шууд усрээ тенсний бөм бүшгэл хатанд ойсоор байгаад газар тухаалдаад байна. Треса уулын дээрэмчид энэ охиныг надтай хамт явахыг харсан. Эндээ шархаад авахгүй өгчгөл би байгууллагын дүрмийг зөрчсөн болчихно гэж бодоод сэртэл хүлээж байгаад дараагийн хотод үрчлүүлж үлдээхээр шийднэ. Шулам чи ярьж чадахгүй болохоор нэрийг чи мэдэхгүй юм. Дуудахад их хэцүү байна. Би чамд Клэр гэдэг нэр өгье. Тэгэхээр манай анимны гол дүр Клэр чинь энэ охин байсан байна штэ. Клэр гэдэг нь хос хайрын бурхны нэр. Нөгөө нэг нь Треса гэдэг. За тэгэхээр ер нь Треса маань энэ охинд нилээн л тасаад байгаа юм байна л да. Зөөлөн уур амьсгалыг эвдэж нөгөө мө гөлөг хараас нь дагаад явж байгаа нь харагдана. Маргааш орой ихэд даалгавар авсан тосгонд очихно. Санаа зовох хэрэггүй дээ. Би тэнд очиод чамайг маш сайн харж хандах хүн олж өгөх болно. Одоо жоохон амраад авъя. Орой болж Треса Клэрийг унтуулчгаад жаахан зайд гарч байгаад "За гүлэг минь, гараад ир. Дагж байгааг чинь мэдж байгаа.
Хэрвээ чи над руу дайрвал би чамайг эргэлзээгүй ална шүү. Гэд сүрдүүлэхэд нь Гөлөг хариув. Би чам руу дайрахгүй. Би чиний бахархал, нэр хүнд, бардам зан гэд бүгдийг нь бозоолохыг хүсэж байна. Тереса бол яг чи хүсснээрээ л бол. Гөлөг Тересагийн дээр гарцсан гөлөгтөж байтал охин ирээд толгой дээр нь модоор дэлсээд ав. Гөлөг босч ирээд охиныг ална гэж нүдэж байтал Тереса гөлгийн утгыг хуйнаас нь сугалж аваад энэ үйлдэлээ яг одоо зогсоохгүй бол чамайг ална шүү гэтэл чи хүн алж болохгүй штэ. Энэ бол байгуулгын дүрм. Намайг албал чи өхөн. Хариуд нь Тереса дүрм тиймч тэр сонголтыг бид хийдэг. Чамайг алсан ч бай, алаагүйч бай нөхдийн гард өгөх нь бидний хөв тавилан. Гэж муухай хараад зайл гөлгөмнө гэтэл мэдээ цүүлээ авчаад зүгтаагаад бодно. Одоо эндээс жоохон гонигтай, жоохон оруулахыг хичээнэ. Клэр түнд таныг анх харахад царайч нь гонигтай, төвчээр нь барагдсан. Миний нүдтэй яг адилхан ганцаардаж, гониглож, шаналж байсан. Тийм учраас тэгээд Тереса дотроо аргадуулсан би байсан гэж юу? Миний биеийн талд нь ч хүрэхгүй энэ охин өөртөөгөө адилхан зовлонтой хүний гонигийг хуваалцахаар хайсан байна. Энэ л түүний хүсэж байсан зүйл байж. Гэд нулим соноо. Түүний хүнлэг чанар буцаад иржээ. Маргааш нь тосгонд ирж гисэн охин шинэ утас авч өгөөд ажлаа ялцуулчихад тосгоны дарахад надтай аялаж явсан хүүхэд тийм болохоор Йомо биш. Түүнийг асар шаламжлах сайн хүн олоод мэдээл юу гэж дургуутсав. Охин шууд олон нийтийн дунд хувцаа тайлшидэд. Надад ганган хувцсан. Гой гутал хэрэггүй. Би тантай л хамт баймаар байна. Намайг аваад явчих л да. Надад өөр зүйл хэрэггүй сэтгэл өвтгөмцөл хэл. Тереса бид өөр ертөнцид амьдардаг хүмүүс. Би чамайг хизээч мартахгүй гэлэргээд яваад өгнө. Тосгоноос гараад явж байтал уулын дэрэмжид гөлгийн хамсаатнууд Йомо байхгүй болсон сургаар тосгоны зүг давхив. Шулам үүнийг анзааран хурдлангүй. Уулынхан тосгоныг галтаж ирчүүдийг нь алж эмэгтэйчүүдийг нь барьцааж галдаж төмөрдөд эд дээрэндэж байна. Гөлөг охиныг хайж явсараа бол шулам тосгонд ирэхэд гөлөг охины үснээс чирчгсэн. Хоосон царай гаргаж. Ой, юу вэ? Хүний асуудал чамд хамаагүй вистэй шулам минь. Гэж хөндий цонхор царайгаар хэлгээд шулам төвчлгүй дөрмийн зөрчим үлдсэн нэг гарыг нь таслан толгойг нь яг зүвсэн бэлгүү шиг л хуваана. Шулам дээрэмжтэд өршөөл гуйцгаа үүдгүй амтд минь. Йомогоос дор ашиглаж өөрсдөө гай дуудлаа та нар. Нэг ч хүн үлдээлгүй бүгдийг ч наална. Дээрэмжтийн ахлагч Хаябуса гэх сундаг элдтэй юм байна. Оодорч төгсгөл нь угаасаа шийдэгдсэн штэ. Ийм л зүйл болно. Үлдсэн дээрэмчид зүгтсэн боловч мэдээж юу гэж амь зүйлдэх вэ? Бүгдийг нь дуусгана. Мөнгө хураагч хараад байж байх ба байгуулгын дүрмийг зөрчсөн болохоор шийтгэлээ хүлээн авдаа Тереса. Ийм зүйл болсон харамсалтай л байна. Түүний толгойг авахаараа дөрвөн шулам ирсэн байх ба цаазыг эхлүүлэхэд ганцхан завчилтаар дөрвөлөнд нь шарах өгч хөдлөх боломжгүй болгосон байна. Би амьдрах шалтгаанаа олсон. Энэ охины төлөө амьдрч өхнөгээд яваад өгнө. Цаазлахаар ирсэн дөрөв дээр нэмээд мөнгө хураагч тав нусааж ажиллаа л. Нэгэн тосгоныг Йомогийн сүрэг эзэлчихсэн. Иргэдэн олж хувраад аялаж байгаа хүмүүсийг барьж иддэг байжээ. Тэр тосгонд София Нойл гэх хоёр шулуу. Би 7, чи 6 гэд хоорондоо хэдийг устгаснаар өрсөлдөд байгаа л та. Бүгд бүтэн сүрэгтэй үзэж байна гэхлээр нилээд хүчтэй гэдэг нь бол тодорхой. София нь байгуулгын номер 3, Нойл нь номер 4. Гэхдээ зөвхөн яг энэ мөчөд л юм байгаа. Хэдхэн минутын дараа өөрчлөгдөх бол. Энэ хоёр хоорондоо нээх хүчний зөрүүгүй гэдэг нь бол харагдана. Гэнэт хоёр ямаа өсрөн гарч ирэхэд нэгэн шулам доор нь алхаж байх ба сэлмээ далаач байгаа нь харагдахааргүй тийм урднаар завчина. Энэ бол байгуулгын номер 2 шулам хурдан илд Елена. Нөгөө эртээ хандан бидний дангаар энэ тосгоны Йомог устгах гэж цуглаагүй. Тереса дүрм зөрчиж хүн алсан учраас дугаар 2-оос 5 хүртэлх шулмнуудыг дуудаж түүнийг цаазаар авахаар давхар даалгавартай ирсэн гэдгийг хэлнэ. Елена би зэрэглэл буурч дугаар 3 болсон. Тэгэхээр София дугаар 4, Нойл дугаар 5 болж буурсан гэсэн үг. Тэр хүн хэдхэн сарын дотор дугаар 2 боллоо дийшилж чадсан гоцаавьяас тан байгууллага түүнийг хүлээн зөвшөөрсөн гэв. София дургүйхэн юу гэж дорчлохгүй шинкөө шууд дугаар 2 болж байдаг. Би өөрийн бэрээ шалгана гэж өвчнөж байтал годууны булангаас нэг нөхөр гүйж гарч ирээд бүдрээ дунжих нилийн бүтлгүй гаргалтай. Тэр бол саяхан шинээр батлагдсан дугаар 2 Пришила гэгч. София юу гэж ийм бүтлгүй амтнд дугаар 2 байдаг юм. Би өөрийн биеэ батлана. Та нар ч одоо сохорчгоо юу гэж хэлээд очтол шоконд орно. Тэр бүхэл бүтэн сүргийг нядлаад альчихж. Елена бид хэдий олуулаа байсан ч Тересаг дийлэхгүй. Гэхдээ түүнийг Йомотод тулдаж байгааг нь хараад миний бодол өөрчлөгдсөн. Тэр удахгүй Тересаг давж гарна.
Үзэгдэл солигдож Тереса гэлээр нэгэн тосгонд нуугдаж явах ба гайн таарч олонний өмнө Йома гарч ирснээр үн дөрхөө илжиж түүнийг устгахаас үр сонголтгүй болно. Устгачгаад амарч болохгүй болчихлоо гэж бодтол иргэд нь маш баяр хөөртэйгээр баясан сэтгэлээ илчилж шулан байсан ч хамаагүй тэдэнд амрах газар гаргаж өгнө. Манай хоёр өрөөндөө эрхлэлдэж нялхралдаад байж байтал нөгөө цааз гүйцэтгүүлэхээр явж байгаа хэд Тересагийн Йомог хүчээр нь мэдрээд байгаа газарт нь хүрээд ирнэ. Тереса өөрийнх нь нөхцөл бололцоодоо тааруулан хүчээ хангалттай дарж чадвал бид эндээс нуугдаж чадна гэж бодсон боловч тэдний байрлаж буй буудлын ресепшнд Нойл зүнх дүүрэн зоос өчгөөд яваад байна. Елена хаалгыг нь онгойлгож орж ирээд толгойч нь авахар ирлээ гэтэл Тереса чи тийм чадварлаг байж чадах уу гэд үнэндээ өнгөрнө. Тэр хоёрын дунд тулаан эхэлж бүр сэлмээ сугалж далааж байгаа нь харагдахааргүй шаал өөр төвчний тулаан эхэлнэ. Тереса бол үнэхээр азаргашна. Чи болоогүй байна да яанда эндээ гэдэл байн үгээр хатгана. Нойл шаланд ороос нь дарж Софиа байшингийн гадна талаас нь дайхад Клэрийг аваад гадна талбаар өсөрч гарна. Гадаа нь шинэ дугаар хоёр Пришила хүлээгээд зогсож байх ба Тереса түүний Йома хүчийг мэдэрч чадсагүйгээд нэлийн чадварлаг болтоо гэж дотроо болгоомжлно. Пришила таны толгойг авахар ирлээ гэж хэлнэ. Энгийн үедээ бүтлгүй бойдог юм шиг харагдах мөртлөө яг нүр тулахаар ингээд иймэрхүү болчтод дөрүүд угаасаа аним болгон дээр хүчтэй байдагтэй. Нэг л эвгүй тийм сайкогоор сэтгэл зүйн маш докторгүй. Клэрийг нуугдаад хол байж бай гэд жинхэнэ тулаа эхэлнэ. Түүний хурд Тереса гайхшуул. Софиа Нойл хоёр Пришилагийн тулааныг харснаар үнэхээр хүчрэх гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Энэ үед Елена Тересагийн жинхэнэ хүч бол Йома авраг мэдрэх хосгүй чадвар. Тэр биер урсах авраг мэдэрснээр ямар дайралт хийх гэж байгааг урьдчилан мэдж чаддаг. Энэ нь түүний гол зэвсэг. Тэм болохоор Пришила Йома хүчээ дарж Тересаг хамгаалахад хүргэж байгаа. Тэдний элдний харшилдах чимээ дөргөлд үсэж байшин нуур шил гарахаар хэмжээнд байлаа. Тереса баг багаар хурдалж Пришилаг илүүрхэж эхлэх үед Елена бусдтай хандан за туслах цаг боллоо. Тулаан 4-9-1 болно. Тэд бүгд Йомогийн хүчээс сулсан тал талаас нь дайрч эхэлнэ. Гэхдээ тэдний элд Тересад хүрэхгүй байлаа. Тэд харин өөрсдөө л гэмтэл авсаар л Елена бүр хүнд гэмтэл авчихсан хэвтэж байна. Пришилаг бүх хүчээ гаргаж тулалд дөрвөлөө юм чинь ялна гэж бодсон чинь тэр бүр одоохондоо Йомо хүчээж ашиглаж эхлэхгүй байлаа. Шууд Пришилагийн хажууд ирж зогсоод түүний ирээдүйн чадамжийг мэдэж байгаа болохоор устгахаар сэлмээ далгатал Пришила бүр дагчин чичирч байлаа айсандаа. Яг тэр мөчөд Тереса сэлмээ муулгаж Клэр дээр очиод та нар хүссэн үедээ араас ир би бэлэн байх болно. Угаасаа та нар ялахгүй гэж азаргалаад яваад байна. Нөгөө үлдсэн хідэн бүр нүдэндээ ч итгэхгүй Пришила анх удаа ялагдал болон дормжлуулсан мэдрэмжийг авч галзуурн ухаанаа алтан Йомогийнхаа хүчийг бүрэн суллаад араас нь нисээд алгуул. Тэдний гаргасан алдаа бол туршлагагүй сэтгэл зүй маш султай гэдгийг нь тооцоолоогүй байлаа. Мэдээж тэр чадварлагч Йомогийн хүчээ удирдах чадах хэмжээний уур ухаан дутаж мангас болж хувирах эрслээч тоохгүй ганцхан түүнийг ялахыг л хүсэж байсан юм. Бараг л хувирчихсан түүн дээр ирээд дахин нэмж ааврагаас суллаад хязгаартаа тулж байгаа гэдгээ мэдэхгүй л байлаа. Тереса түүнд хандан бид Йомогийнхаа хүчийг 10% чөлөөлвөл нүдний өнгө өөрчлөгдөнө. 30% чөлөөлвөл нүүр царай өөрчлөгдөнө. 50% чөлөөлвөл бие чинь өөрчлөгдөнө. 80% чөлөөлвөл буцаж чадахгүй чи аль хэдийн 70% давчихсан байна. Одоо зогсвол буцаж чадна. Гэтэл тэр тоолгүй шууд нэг муу дөрвөн зөрчигч алуурчин юм байж гэдэл дайраад байна. Ухаан санаагаа хүртэл алдаж байгаа нь энэ байжээ. Дугаар 2 Йомо хүчээ дахин нэмээд дайрахад яалтчгүй төрөгдөж эхэлнэ. Яаж чи аавыг минь ээжийг минь ах эгчийг минь өршөөхгүй дээ гэдэл бүр илэрч гарна. Тереса одооноос жинхнээсээ тулсна гэд 10%-ийнхаа хүчийг анхудаа чөлөөлнө. Пришила хүчтэй болсон ч яалтчгүй дийлэхгүй байлаа. Дугаар 2, дугаар 1, 2-ын хооронд ийм их хүчний ялгаа байна гэсэн үг. Тереса байгууллагаас шууд гарсан ч түүнийг хідүүлээ байсан ч дийлэхээгүй хүчрхэг бүр тасарсан шуулган байжээ. Тереса Пришилаг төрж эхлээд дахин нэг боломжийг олгоход тоолгүй дайралтаа өршлөөс бүр хязгаартаа тулсан гэдгээ ойлгож буцаад хувирч чадахгүй намайг хүн сэтгэлээ алдгаас минь өмнө миний толгойг аваад төлдөө гэж гуйна. Тереса ядчил чамд тэгж тусуулъя даа гэж бодоод Йомо хүчээ суллаад илдээ далах хооронд нь Пришила сэлмээ хатхан авч Тересагийн хоёр гарыг нь таслаж гялсхийн оронд толгойг нь таслана. Тереса юу ч болсныг мэдэж амжихааргүй маш хурдан хүлтэй нүрт толно. Пришила худлаа хэлж залжин гаргаа шиглэн түүний амийг нь авна. Түүнд ямар ч нэр төр алга. Түүнийг дуусгачаад бүрэн Йомо болж хувиран сэргэлт гэдэг зүйлийг бид анх удаа харна. Энэ ертөнцид сэрсэн мангасууд маш олон байдаг. Үүнээс цааш хийх тулаан алхан бүрэн ам өссөн даалгавар бүр өхлийн аюултай байх бол парт 2 төгсөв.